За хөтөлбөр үргэлжлэн хурж байна үзэгчтэй. За яг одоо та бүхэндээ зочдоо уулзуулахад бэлэн болсон байна. За өнөөдрийн зочдоор Sapporo Snow Festival-ийн 2 алт 1 хүрэл медалийн эзэд Бат Зориг болон Содном Даржанар хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? За урилгыг манд хүлээн авч ирсэнд хоёртоо их баярлалаа. За баярлалаа. За Арлын Япон орноос те ганцхан дөрөв ирсэн. Тэгээд Sapporo Snow Festival маань ер нь бол жил болгон зохион байгуулагддаг. Түүнд бол сүүлийн 3 жилд оролцоод 2 алт 1 хүрэл медаль аваад ирсэн байгаа тий. За энэ фестивалийн талаар хэдүүлээ эхлээд яриагаа эхлэе гэж бодлоо. Жил зохиогдож байгаа ямар төвхтэй тэмцээн юм болоо фестивал юм болоо. 1974 оноос хойш ер нь бол 50 жил зохиогдож байгаа. Их удаан зохиогдож байгаа фестивал байлээ. Яг засныхаа юугаар. Тэгээд энэ чинь 72 онд чинь юу болж исэн Саппород чинь Олимп болсон. Тэрний 2 дахь жилээс нь ахуулаад энэ засныхаа юугаар үзэсгэлэн гаргаж олон улсын юм тэмцээн наадам хийдэг болсон. Энэ жил бол жинхэнэ 50 дахь жил дээрээ зохион байгуулагдаж байгаа юм тэмцээн байлээ. Бас л их гоё урт удаан хугацаанд зохиогдож байгаа тий. Хэдэн орны хичнээн тэмцэлд оролцдог юм болоо? Ер нь бол нэг 10 11 орн л оролцдог. Анхны жил биднийг орж явахад 11 орн байсан. Энэ жил бол 10 орн оролцсон. Ер нь бол яг өмнөх жилүүдэд нь яг оролцоод амжилттай үзэж гэдэг юм уу? Ер нь зүгээр яг 3 удаа оролцоод ингэж амжилттай байна уу? Эсвэл өмнө нь бас хэдээд удаа оролцсон байна уу та хэдийн маань хувьд? За манайх 2020 онд анхны удаа оролцож үзсэн. Яг коронавигийн өмнө. Коронавигийн өмнө. Тэгэхэд бид нар өмнө одоо ямар ч юм зас мөсөөр хийсэн ямар ч туршлага байгаагүй. Гэхдээ манай багт Батагүн Ганбаатар гэ баримлчин байгаа. Битээр бол зураач. Тэгээд бидэд бол Лувсан онда арт галерей уран бүтээлчд. Тэгээд галерейгаараа ингэж энэ тэмцээнд очиж оролцсон. Тэгээд бидэд чинь нөгөө багаж юу байдгийг ч мэдэхгүй. Интернетээс жоохон судалж байгаа нөгөө хэлбэрийн дуурайлгаад нэг юм хэдий юм хийж өтсөн. Тэгээ яг толгойд нөгөө сэлбэрийн хутга бодогдоо жоохон юм гантай төмрөөр ирэх хэрэгтэй гээд. Тэгээ нөгөө хутга идэг төмөр чинь юу ах вэ гээд нөгөө юм хөрөө арамны хөрөө мөрөөгөр өөрөөсөө ингэж зүсмсээр нэг юм дуурайлгаад яг хэлбэрийн дуурайлгаал хийгээл очиж байгаа байхгүй. Тэгэл аваачаал пак гэж зоосон чи бидний багаж нөгөө засандаа зоогдоод юм. Нөгөөс юу ч нөгөөтөөс илтгэхгүй яахгүй гэж хааш. Тэгээ бас тэр чинь ямар байх хэвээр вэхэр юм хүнд жинтэй зузаан байж яг нөгөө маасаар ингэ цохиж умгааж ингэж явдаг юм. Тэгээ нөгөө авч утсан баах юмнууд янз юмнууд хийсэн нөгөө интернетээс үзсэн баг бүх зургнуудад оруулгаад хийлээ. Төстэй хийгээл очсон. Тэгээд нөгөөдлөөр баах үзээд ихний өдөр баах үзээд болдгоо. Тэгээ яах вэ хүү гэдэг ингээд айлуудын багажууд ингээд нэг хайлтах ингээд хараад тэгээд дэлгүүр яваад. За. Тэгээд дэлгүүрээс нэг янз юмнууд олж ирээд цаасны явдаг ловонгийн өрөөр хоёр тэнцсэн байхгүй юу. Тэгээ яасан бөхөр яг тэр цаанаас зохион байгуулагч талаас нэг юм хүрц нэг юм ерөнхий нэг юм юунууд нарийн багаж биш гэхэд нэг юм том одоо манайхны нэг юм замын мөс сарилгадаг юм хом тиймэрхүү юмнууд өгдөг байхгүй. Тэгээд ерөнхий том юм а тэр цаанаас нөхсөн тийм хүрц мүрзээр нэг хэлбэрээ гаргаж байгаа л. Тэгэл нарийн юм а юугаар хийсэн бэхэр ловонгийн өрөөр цааснуудаа өрөөр барьсаар байгаа ямар ч юугаа баримлаа бол хугацаанд дуусгаж чадсан. Тэгээд эхний жил бид яг нэлээд туршлагагүй байсан байгаа ч муутай байсан. Гэхдээ хугацаанд дуусгаж чадсан да нэгд баяртай байгаа. Тэгээ хоёр талаар бид нэг юм байгаль ээж гэдэг нэг эмэгтэй хүний царай хийсэн. Тэгэхэд тухайн жил болохоор нэг цас нэлээд багтай. Тэгээд нөгөө цас багтай учраас жоохон нэлээд тийм мөстэй нөгөө шахацсан байдаг байхгүй юу цасаа. Цас маань таасан. Тий. Одоо нягт болгоцсон гэсэн үг тий. Тэгээд дондоо нөгөө мөстэй болохоор бидний нөгөө ямар багцтай байгаа бол авч болохгүй. Заасан чи ингээ хүчсэн гэдэг. Мөс болохоор ч хатаа. Тэгээ нэг яг нэлээд жоохон тийм сорилттой тулгараад гэхдээ бидний нөгөө эхний жилийн авсан шагнал юу байсан бэ гэхээр тэнд хамт оролцож исэн бусад орны багийн тамирчид буюу уран бүтээлчид хамгийн муу боксоор хамгийн сайн бүтээлийг хийж чадлаа гэдэг тийм биднэрт яг гоё тийм уран өгсөн. Тэр нь маш гоё санагдчихсэн. Тэгээ бид нар зүгээр юм гар мохор ирээд ингэж хийж байгаа юм чинь жоохон бэлдээд ирэхэд бид нар алах юм байна гэж. Тийм уран тийм төлөвлөсөн. Тэгэхээр бидний одоо энэ шагналуудын авах
тий юу болоод яг тэнд үссэн гэж Туршлага бодлоо. тэнд яг үүссэн тийм. Хэвээ нэр монголчлон гэж ярьдаг шиг. Угаасаа сонго өрөөр ингээд бид нарт харж байгаа тиймэр хийчмэр юм байна гэлээ. Түүнээс чинь тэд гадаадын бол тийм сонирхгүй шүү дээ. Бид хэдлээ. Нэг дээр харж байгаа хийж хийх боломжгүй гэж харна. тийм шүү дээ. Тэгээ бусад багийн одоо ингээд багж гэхэд ингээд ийм бүр ийм чандаамтай тустай юм харцагтай. Гой юм. Тэгээ ингээд нөгөө ишнүүдийн бүгдийг ингээ ухсардаг. Тэгээ нөгөө уртлын ир мөрний юм гоё харсан юм юм уутай эконом бараг. Чамин гангаа гэж гаргаж ирээ. Тэгээ нэгдэн юм. Бид цаас нотор нотор гаргаж ирээд үтээд байгаа ш. бас тэрийг нуугаад байгаа. Тэгээ баг Бас ингэсэн нуугаад байгаа чинь. чинь. Санаа зовоод ичээд. Санаа зовж байгаа юм чинь. Тэгэл яг би тэр чинь одоо ингээ 2 3 жил оролцоод ингээ шинэ орж байгаа багийн тэрийг харж штэ. Тэгээ бас бид нар шиг ингээд яхаа мэдгүй ингээд сандарч байгаа юмуд айгүй нэг өөрөөсөө тэгжээс учраас ингээд харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхэд бид эдийг анх яаж яхад энэ бусад уран бүтээлчд те бидний айгүй их тийм санаа зовж исэн байна гэж одоо дараа нь ойлгож байгаа байхгүй юу. Тэгээд яг хөө тэр нөгөө анханд хэлж исэн үгнүүд л бидний нөгөө нэг тэр уран өгөх гэж те тэгж хэлж исэн үгнүүд байна гэж одоо ойлгож байгаа байхгүй юу. Тухайн үед л яг хөө тэгээд Одоо яандаа гэж баг. тий өмнөөс нь санаа зовж байгаа байхгүй тий зайлж. Чи баг зэвсэггүй ингэ ирсэн хүмүүсэж тий. Яандаа хэдэрл гэж бод санаа зовж исэн. Их гоё үгээр урамшуулсан биш үү тий. Дараа нь хэдэн хонд орсон юм бэ гэж. Тэгээд яг хөө коронавиг хэдэн жил зохион байгуулагдав юм бэл. Тэгээд 2024 дараагийн удаа ороод шууд тэргүүн байр. Тэгээ баг магжаа мэддэг болсон болохоор арай болчихж байгаа л. Шал өөр зэвсэгтэй байсан. Тэгээ яг Тэ очоо тий. дараа жил биш. Нодлонгийн өндөр би нэг постэр уусах байхгүй Facebook зүгээр. Бусад нөгөө багжаа харьцуулаад нөгөө бусад багуудын нөгөө нэг юм хайрцагтай багцсан зургийг дараад өөрийнхөө нөгөө луувынгийн өрүүлийн хоёроо барьж зураг даруулаад бидний юмтай барь очивол төрүүлчихлээ шүү дээ. Тэрхүү юм аа. Тэр айгүй нөгөө хүмүүст хүрсэн. Тэгэхээр бас бидний бас нэг монголчуудын бас нэг тийм юм байх шиг байгаа маа тий. Зүгээр юучгүйгээд хожсоох биш нэг болох чи тий. Жохон ч гэсэн юмар ингээд нэг аргалаад богинохон хугацаанд яаж энэ үний алдах вэ гэдэг нэг тийм ямар ч монгол хүн байдаг юм шиг. 24 онд ороод 2 дахь удаага ороо шууд тэргүүн байр. Алтан медаль эзэд болсон шүү дээ тий. Тэгээ бэлтгэл юу нь яаж хийгддэг юм болоо? Тий. Ямар ч бэлтгэл байхгүй шүү дээ. Бэлтгэл байхгүй. Бэлтгэл байхгүй. Одоо ингээд тэмцээний хэдүүлээ бас нэг яг дотоод яг ерөнхий юм нэг бас ойлгуулъя тий. За яг юу хийдгийг одоо жишээ нь сэдвүүн ямар байдгийг хичнээн улсууд орсолддгийг за хэд хоногт хугацаанд хичнээн өдрүүдэд хийдгийг ч гэдэг юм уу. За ер нь бол нэг баг ерөөсөө яг сэдв бол өгөхгүй. Ягаад тэгэхээр улс төрийн сэдв байна уу янз бүрийн нэг юу орч магадгүй өөрсдийнх уран бүтээлийг өөрсдийн сэдвээ өөрсдөө гаргана. Тэгээ эскиз ерөнхийдөө нөгөө Японы юу явуултыг. Тэнгүүт эднэр чинь за эднийх юмар оролцох юм байна гэсэн нэг одоо нэг эскизийг хардсан болохоор тэгээд урилга юу нэрдэг байхгүй. Тэгээ 10 баг бол ер нь тэгэл өөр өөртөө эскизийг тэгээд юугаа явуулчихсан байлээ. Тэгээ манайх нөмөр гээд нэг юм бүтээлээ 24 онд эскизээ явуулсан тий. Тэгээ энэгээр л тэргүүн байр авсан да. Ер нь цаг хугацааны хувьд цаг хугацааны хувьд бол угаасаа 3-4 хоног өглөө 9-өөс орой 9 хүртэл 4 хоног 3 хоног л хийх юм байлээ дээ ер нь. Тий. Хамгийн анхны одоо алт авсан бүтээлээ бас харуулъя тий. Ямар утга санаатай. За энэ болохоор яг манай онцлог бол бусад орны багуудыг бодоход яг улс болгон өөр юм гэсэн онцлогтой. Баг болгон өөр юм гэсэн яг юм хийдэг стилтэй гэх юм уу юм юутэй яг л тэр юм ингээд хийгээд идэв юм л. За манайх болохоор юугаар онцлог вэ гэхээр манайх ерөнхийдөө бид эдийн нэгөр одоо барьж байгаа санаа нь юу гэхээр бид нар тэнд юу ч хийж болно. Гоё юм ихтэй, цэцэг навчтай, мормал юу ч хийж болно. Орчин үеийн абстракт зохиомжч хийж болно. Бид нар чадна, ален хийсэн чадна. Гэхдээ энэ олон улсын ийм нэр хүндтэй тэмцээнд Монголын соёлыг жоохон ч гэсэн тэрхүү харуулъя гэдэг ийм зорилгоор монголчуудын өв соёл, үлгэр домгоос сэдвээ аваад тэгээд тэдрийг нэг юм орчин үеийн тэгээд засныхаа тэр нөгөө хийцэн манерт тааруулж тэгээд зохиомжилж яадаг. За энэ бол бидний нөгөө хүүхдэд хамгаалуулдаг эсхийн үнэг хайчилдаг шүү дээ. Тэр эсхийн үнэгнээс сэтэл авсан үнэгэн сахиус нөмөр гэдэг бүтээл
Тэгээ энэ үнэг бол энэ хүүхдээ ингээд хучаад үлгийдөөд тэгээд юм амар амгалан тэгээд яг төсөөлөхдөө юм тэр чинь ингээд амар юм том цас ингээд орж идэг. Ямар салхихгүй. Тэгээд манай Монголыг бодоход дулаахан тийм болохоор юм айгүй тийм романтик тийм орчин баггүй. Тэгээд тэнд юу гоё харагдах вэ гэж төсөөлөнгүүд яг тийм нэг юм амар амгалан гэж унтж байгаа нэг тийм төсөөлөгдөд. Тэгээд энэ зохиомжоо хийгээ. Бид бүр янз янзын зөндөө олон санаанууд дундаас энэ нэгээ явуулаад тэгээд тийм байна. Одоо ингээ үзэгчд маань ингээд яг энэ хийсэн юуг ингээ харж байна. Түнглэг ийм юм хийсэн байх уу гэж бодож байгаа байхгүй. Хэмжээний хувьд хичнээн хэмжээтэй ямар текстийн нэр хэмжээний хувьд те. Засны хувьд бол угаасаа тэр цаанаасаа зохион байгуулж байгаа юмс нь 3 метртэй шот өрүүлж цас ингээ шахаад бэлтгэсэн байт. Тэгэл тэн дээр 3 метрээс 3 метр дээш мэшээ янз бүрийн аяа янагт байхгүй. Яг л тэрийг л ухаал дуусах тэндээсээ л 3 метр гэдэг чинь бас л том шүү тий. Том. Тэгээ гуруула багт 3 хүн байх хэрэгтэй. Тий 3 хүн байх хэрэгтэй. За энэ жилийн хувьд 25 оны хувьд. Тий. Энд чинь одоо 24 оных шүү дээ тий. 25 оных. Бас алт авсан бүтээл байна шүү тий. 25 оных нь амьдрал гэдэг бас нэг хоншоо хайрын бэлэгдэл болсон гэдэг нэг үлгэрээс сэтвлээд. Одоо 2 залуу хаан хослоод тэгээд яаж амьдралаа босгож байгаа талаар тийм тэр үлгэрээс сэтвүүлсэн нэг тийм эрэгтэй эмэгтэй 2 хүний одоо хосон гэж суугаад дундаа ингээ алгаа нийлүүлээ алган дээрээ амьдралаа босгож байгаа буюу амьдралын модоо ингээ цэцгэлүүлж байгаа нэг тийм гоё юм билээ. Бэрмэл хийсэн тэр маань бас төрүүлсэн. Энэ нөмөр гээд энэ хөө бүтээл дээр бас гадны бас хосууд хараад ингээд сэтгэл нь нилээд хөдөлсөн байгаа бас тийм үе харагдчихсэн гээд тэр хэсгээс ярил те. Тийм тэр болохоор юу яасан юм аа. Яг оо бид чинь нэг за бусад орныхан гээд хэд жишээ нь ингээд нөгөө мэдээллийн албаныхантай дэмжигчтэй одоо Тайланд гэхэд бүр нөгөө улсаас нь аялал жуулчлалын яам гэсэн баг тийм тэдний сайд майданд дагаад ирсэн ингээд бүр ингээд айгүй дэмжлэгтэй явж идэг. Тэгээд нөгөө одоо Тайланд гэхэд чинь ингээд бүр одоо багуудтай үзэж байгаа дэмжигч центртэй ингээд бүр ингээд тор дүүр ингээд бэлэг одоо бэлэгч явах одоо энэ нөгөө бүтээл эскизээрээ хийцэн янз янзын нөгөө мерчендайз бүтээгдэхүүнүүд гаргацсан. Тийм юмнууд ингээд бэлгэлдэг, багуудтай бэлгэлдэг. Тиймэрхүү юмнууд нь бүр ингээд шал өөр байгаа байхгүй. А бид хэд чинь болохоор анхны жилүүдэд бол ямар ч юу байхгүй. Ерөөсөө 3 бүтээлч яваачсан. Тэндээс одоо Саппорогийн консулын газар буюу өсөх баяр гэдэг эмхтэй байдаг. Бид эдийг тосч явал тэгээд ингээл гуруулаа дөрвөлээл ингээл үзэл энэвнтэйгэл явж байгаа хгүй. Тэгээд нэг бичлэг зураг мураг ерөөсөө өөрөөсөө нэг савсраар нь хайлт явж нэг юм аваад тэгээд юу яана. Тэгээ ерөөсөө энэнийхээ зургийг баг нэг бүрэн авч чадаагүй байсан юм уу яасан. Шагнал авчаа маргааш нэг завсар гараад би яг өөрийнхөө бүтээлийг бичээл ойр авны ингээд биччихсэн чи зургийнх тэндээс наа чи нэг хүн уйлаад байна гэдэг. Гэсэн чи наа чи нэг эмхтэй уйлаад эргээд гээ ингээ харсан чи хаалтсан байдаг ингээ нөлөөсөө харсан нэг эмхтэй хосоо зогсож байгаа. Тэгээд ингээ бүтээлийг минь хараад тэгж их сэтгэл хөдлөж ийна гэдэг ингээ мэдрэх бол аюу гоё. Хүний яг ингээ дотоод мэдрэмжт хүртэл бид нар хийж чадсан юм байна гэдэг. Стал тийм байна. Гоё юм. Сонсоход л гоё санагдаж. Одоо тэгээд зохион байгуулж байгаа ингээд бусад за ингээ Япон улс байна. За тэгвэл оролцож байгаа ингээ бусад орнуудын хүмүүс жишээлбэл хийсэн бүтээл одоо манай энэ нөмөргөө бүтээлийн маань яг цаад агуулга юм нь бол одоо ингээд тайлбарлаж бас ойлгуулдаг байх гэж бодож байна тий. Тэд нар бол мэддэг үл мэдж байгаа. Гүү ер нь бол нэг амар тайлбар байхгүй. Ялангуяа бид гурав чинь хэлгүү. Тэгэнгүүт чинь нөгөө юмаа тайлбарлаж чадахгүй. Ерөнхий нэг юм анх эсгийзээ явуулахдаа бид нар бол ийм үзэл санаатай ийм илэрхийлэх гэж ийм хийж ийна гэдэг нэг богинохон хэдэн үгэнд чиглээ нэг юм багтаас нэг юм богинохон бүтээлийн тайлбар явуулдаг. А тэрний яг зүгээр юм дээр нь бичсэн байдаг хгүй яг тэр нэг хардаг бах. А гэхдээ урлаг гэдэг бол заавал тайлбарлаад авахгүй зүгээр ингээд хараад тэр хүнд хүрж явах юм бол сонсоол тэр хүн уярж ийн гэдэг чинь урлаг байдаг үстэй. Тэгээ тэр үйлсэн хүн чи бүр Аз ч биш. Бүр Европ. Европ босоод байсан. За 26 оны бүтээл ямар сэдвийг баримталж те утга агуулгатай сэдв байсан болоо бүтээл маань. Би төлөвхөө яриад байна. За энэ жил болохоор бид гал морин жил гарч ийн гэдэг яг хөө морь хийчи. Уул нь юу байсан юм? Бид нэг үлгэрч өвгөн хийжсэн. Тэгээд
бодсон чинь зэрэг эхний жил хүүхэд игээд нөгөө хүүхэд нь өсөөд эхнэр нодлын эхнэрээ авцсан. Энэ жил одоо өнгөн болоод наач дараа жил өөх гээд байгаа юм шиг. Хоорондоо нэг баазч гэж яриад. Тэгээ яг зүгээр морь хийчихгээд. Тэгээд морийг зүгээр нэг морь хийхгүй юу байсан юм. Тэнгэр газрыг бэлэгдсэн юм зөрсөн хоёр морь хийгээд. Нэг нь тэнгэр үүлээр илэрхийлсэн морь, нөгөөх нь болохоор ургамал цэцэг навч ногоогоор илэрхийлсэн морь хийгээд тэр хоёр маань зөрөө зогссон. Тэгээ ингээд дээрэс нь харахаар яг тэр хөдөлгөөн маань юм арга билгийн хөдөлгөөнтэй. Дотор нь болохоор зэрэг нөгөө Японы инктайвны бэлэгдэл гэдэг цаасан шоу хийц. Тэгээд яг гоо амгалан дэлхийгээд ерөнхийдөө нэг инктайвныг бэлэгдсэн нэг тиймэрхүү утгатай юм хийсэн. Тэгээ яг бидний энэ жил 3 төрүүлж чадаагүй 3-т орсон. Тэгээ энэ дээр яг дүгнэлтүүд хийж лээ л да. Өгнөөсөн бол төрүүлэх байсан юм байна. Гэхдээ бид нар бас нэг жоохон ахаад нэг жоохон юммаар байна. Дуусах биш үү гэж бодсоо. Тэгээд за морь жил гарч байгаа чинь морьтойгоо яйдаг. Тэгээ яг агуулгын жоохон томцсон байж магадгүй. Тэгээд бас нэг анзаарсан юм болохоор нөгөө бас нөгөө хоёр улсын соёлыг нэг доор багтаах гэж үзсэн маань нэг алдаа хоёр болохоор тийм ихэд олон санааг нэг доор илэрхийлэх гэсэн маань алдаа болчихвол гэж бодож байна. Тэгтээ ганц хоосон биш. Алдаа гэж хэлэх юм байна. Тэгээд одоо 2 жил дараа галчийг авцсан. Тэгээд гэхдээ яг бид хэд нэг бас нэг жоохон юм тэрхий бардсан гэдэг нэг юм. Нэг бас нэг өөрөөсөө хөндлөнгөөс нэг харах юм байсан байж магадгүй. Хоёр талаар тэнд орцож исэн одоо бусад уран бүтээлч чинь 2 удаа аврага бэргүүд манай багийг харж байгаа, Монголыг харж байгаа. Тэгээд тэнд ингээд очиход бид нэр ингээд хов хүнээрээ хийж байдгүй. Одоо би ингээд явж Монгол гэж харж байгаа. Тэгээ ялангуяа би чи ингээд байнгын нэг дээл мэйл өмсчдэг учраас аль болох би биш Монгол гэж өөрийгөө ингээд цэнж байгаа үг хэллээч гэсэн үйлдэлээч гэсэн цэнхийг боддог. Тэгээ ингээд бусад багууд ингээд биднийг анзаарж байгаа нь болохоор за энэ л хүчтэй баг энэ жил юу их вэ яах вэ гэд нэг тийм мэйлт байгаа хоёр талаар зэрэг нөгөө ингээд ерөөхдөө харж шít те. Тэгээ ингээд бид нар бол ингээд юмаа гаргаад ирэхэр чинь угаасаа л тодорхой харагдчихсан. Манайх бас нэг онцлог нь юу байдг вэ гэхээр ингэж хийдэг. Бусад улсууд ер нь харьцангуй ер нь ихэнх улсууд хийдэг. Бүр ингээд яг энэ үнэгээ ингээд масштаблаад ингээд сэтгэлээд. Тэгээ яг шоогоор нь жижигэн шоогоор нь хэрэг гүйцэтгнүүдийг аваад ингэж явахаар маш удаанаар явсаар байгаад үр дүн нь сүүлийн өдөр харагддаг. Гэтэл бид нэр баг зурагч гаргахгүй 3 талаас нь зүгээр ингээд дайраад дайрчдаг заяа. Зүр нураагаад эхлэн заяа. Энэ бол яг нэг цаг хугацаа очиж байгаа. Хоёрт алдаа гарах юм маш том алдаа гарна. Засах боломжгүй тийм алдаа гарах магадaltaй. Гэхдээ бид өөрсдөө итгэж байгаа юу учраас яг цаг хугацаа очиж байгаа. Тэгээд эхний 2 өдөр бол манайх юу хийх гэж байгаа нь бүр ингээд тодорхой гараад ирдэг. Бүр ингээд дууссан юм шиг гараад ирдэг. Бусад багууд болохоор ч нөгөө шоолж байгаа учраас дөрүүлж юу нь мэддэхгүй юмуд л ингээд байж идэг хэвхэв. Тэнгүү чи нөгөө бусад багууд болон тэргээр явж байгаа үзэгчид хинч байдیں۔ Танайх бол асуудалгүй юм байна. Ахаад 3 удааг аврах. Тэгээд number 1 гэдэг. Ингээд тэр юунда өөрсдөө хөөрөөд угаасаа ахаад авцсан юм байна. Гэдэг тийм бодолтой бүр ингээд тайзан дээр гарan гартлаа яг тэр юугаар явж байгаа юм. Тэгээ ингээд харахсан ч гэсэн за ерөөхдөө ер нь л байна гэдэг. Тэгээ үнэхээр бахархмаар тий одоо бүтээлүүдийн зургуудыг харж байхад бол үнэхээр бахархмаар. Яаж тэр одоо тэр цаасан шоуг жишээ нь харахад ингээ яг л нуглаа тавьсан юм шиг л харагдаж байгаа байхгүй цаасаар. Маш гайхалтай уран бүтээлчтэй бас бид өнөөдөр нэвтрүүлэгтээ урьж оролцууллаа. Тэгээ хувь уран бүтээлчтэй бас нэвтрүүлгийн төгсгөл гоё багхан ч гэсэн ярилцаа төгсгмөр байна л да. Сүүлийн үеийн уран бүтээлүүд юу хийгдэж байна? За мэдээж одоо уран бүтээлч хүмүүс учраас тэ үзэсгэлэнж байдаг юм уу? Сүүлийн үеийн сонин сайхнаас бас нэг ярилцъя. 2 сарын сонин сайхан бол одоо ийм том зүйл ялаа шүү дээ тэ. Тэгээ цааш тийм бас урьж байгаа зорилтууд та хэдийн маань хувьд бас юу байна? За бид хэд маань Лувсан ондан галерей гэдэг Лувсан ондонгон баримттай галерей зураач хийдэг болохоор бид нь өөрсдийнхөө бүтээлээр үзэсгэлэн гаргая гэж боддог. Содонд орж болохоор сая өөрийнхөө уран бүтээлээ үзэсгэлэнгээ гаргацсан байгаа. Би болохоор Монгол зураг төгссөн. Одоо нэг Монгол зураг төлөхөө нэг өөрийн гэсэн үзэсгэлэн гаргая гэсэн бодолтой ажиллаж байна да. Тэгвэл бас нэг сайхан мэдээгээр дахиад эргээд уулзах нэ. Тийм ээ.
За миний хувьд болохоор яг хоо энэ Монгол өв соёлоо энэ орчин үеийн урлагийн хэлээр одоо хүмүүст илэрхийлээ олон түмэнд таниулъя, дэлхийд гаргая гэдэг ийм амбицтай явдаг. Тэгээд ингэж хөөцөлдөж явж байгаад Монголын эрт дээр үед хэрэгжилж байгаад өнөө цагт мартагдсан Занглай бичиг гэчиг олж мэдсэн. Тэгээ энэ Занглай бичгээр уран бүтээлүүд 2021 оноос хойш хийгээд явж байгаа. Тэгээд энэгээр түлхүү үзэсгэлэн бүтээлүүд хийх гэсэн юм үзэсгэлэнгийн юмнуудтай явж байгаа. За би яагаад нэг ийм салбисан бөөгийн юм шиг юм дээл хүмүүсцэн бэ гэд хүмүүс таяр анзаарч магадгүй. Энийг яах гэж хэлсэн бэ гэхээр энэ дээрээс ингээд бараг Занглай өчгнүүдээ ингээд зүүчий гэж бодож анх хэлэхгүй юу. Тэг ингээд зүүс чи жиг нөгөө бөөгийн чи нөгөө могоо зогоо шиг манжих шиг болох гээд болтгоо. Тэгэнгүүт нь яг энэ элементүүдийг ингээд зөөсөн. Занглай өчг болохоор зэрэг нөгөө юу яадаг юм бэлээ. Үсгчлээд яг монгол өчгтэй адилхан бичиж болдог. Нөгөөх нь болохоор юм уран занглаануудаар юм том утгуудыг, утга санаануудыг илэрхийлж болдог юм бичиг юм байна. Гэтэл за шинэ энэ ихээр зэрэг манай Арвт гэдэг занглаа, Ив нэгдэл гэдэг занглаа байхгүй. Тэгээ энэ ингээ харах юм бол үлзийхээ хамгийн жижиг үлзийхээ нөгөө авторны булан дээр байдаг үлзийхээ явах нь шүү дээ. Арвт энэ маань ингээ томроо явахаараа 100,000-д төмтгээд явдаг. Тэгээд энэний чинь ингээ судлаа явахаар зэрэг надад ийм ам дамжсан ярианууд тэднийх тэр уулсан юм бичгтэй энд тэгжсэн ингэжсэн гэдэг юм амдам ярианууд сонсогддог. Тэгээд яс чи яг бидний яг одоо энэ тэмцээнд орж байгаа Саппорогийн тэр хойтлын Хоккайдо мужи буюу өмнө нь уулууд Айна үндэстэн гэж байсан юм байна. Тэгээд тэр Айна үндэстэн ийм Занглай бичгтэй гэж сонсохгүй юу. Тэгээд тэр хүмүүстэй уулзахаас ингэж явсаар чадахгүй байсаар энэ жил уулзсан. Харамсалтай нь Айначуудаас Занглайчин гадахаа юм олж үзэж чадсангүй музей юмар нь яваад. Японочдод Занглай бичгтэй гэдэг юм ин үтсэн. Тэр нь юу гэж чинь одоо энэ зүгцүү. Сая нэг манай Арвт маань яг энэ адилхан явж байгаа байхгүй. Тийм ээ тий. Тийм бод. Яг адилхан. Тэгээ энэ Японочдод чинь одоо тэр нэг сүмүүдтэй энэ үнийгээ тэр нэг олсоо ингэж мушгиж агаад өвсөө олс болгож мушгиж байгаа. Энэгээр юм занглаанууд хийгээд сүмээсээ зүүдэг. Одоо тэр сумогийн ордон морны гол мод байдаг шүү дээ. Сумогийн одоо энэ мэнгээр зүүж байгаа юм чинь баслын юуны бэлэгдлүүд явж идэг юм. Тэгэхээр Японочдод юм Занглай бичгтэй байх гэдэг. Тэгээ бүр юм илэрхийлгүүд нь адилхан. Тийм байна тий. Өө ёстой мэдмээр. Тэгээ ингээд нэг иймэрхүү сонин юмнуудын араас хөөцөлтөө сонирхоо явж идэг. Тэгээд ийм хөөцөлтөө явж чинь Айна үндэстэнгүүтээ монголчууд эрт дээр үед ингээд холбоотой буюу арилжаа наймаа хийж исэн гэдэг ийм домог яриа сонсоод. Тэгээд тэр нь ямар хүмүүс юм бэ гэсэн чинь Японоос өөр царайтай, Оросоос өөр царайтай юм уулын хүмүүс. Загасчд буюу загасныхаа хайрсаар хувцс хуйгаа хийдэг ийм загасчдтай арилжаа наймаа хийдэг байсан гэдэхгүй юу. Тэгээд сая нөгөө музейг нь очиж үзээд биш нөгөө Занглай бичгээ хаагаад тэнд явж байгаа шүү дээ. Тэгээ явж исэн чинь нөгөө музейд нөгөө загасны хайрсаар хийсэн гутал байж тээ. Эхэндээ анзаараагүй зүгээр. Манай нөгөө тох гутал гэдэг шүү дээ. Тэр шиг нэг ийм арьсан гутлыг гадна талын доотлын улан хэсгийн өвсөн өсөр хийсэн юм шиг юм байсан. Өнгөрөөвц. Буцаар өдөрсөн чи хүү энэ загасны хайрсаар хийсэн юм уу даа гэж ингээ очиж харсан чинь загасны хайрсан гоч. Тэгэхээр зэрэг тэр нөгөө амн домог яриа үлгэр идрэх чинь үнэн гэдэг нь ингээ батлагдаад байна. Тийм байх тий. Шуудаа судалгааны Өстой сони юм сонслоо нэрнэсээ тий. Өстой ингээл харангуйтлаа одоо ингээл бүх юм харамтлаа. Одоо энэ маань соёл харагдчихж байна. Тэгээ энэ нөгөө манай Занглай бичиг маань энэ. Тэгээ энэ үнийг бол ингээд тэмтрээд уншиж болно. Сүүдрээр нь бас ингээд уншиж болно. Тэгээд энэ чи бүр дүрмтэй үг хоорондоо 3 хуруу зайтай, өсөг хоорондоо хуруу зайтай гэдэг ингээд явахаар энд ингээд 3 үг байгаа нь ингээд шууд харагдана. Тэгээ ингээд юу гэсэн үг вэ? Дан утсан дээр ихшгээ, давхар утсан дээр гийгүүлэгчээ бичнэ гэдэг ч юм уу ингээд ийм бүр дүрмүүдтэй. хинстэй сонирхолтой юм шүү тий. Дараа бас яг энэ Занглай бичгийн тухай дахиж шийдүүлээд ич бол за бас яриулах гоё юм биш үү тий. Үтгэлэн гаргаад яаж байгаа. Миний болохоор зэрэг яг энэ байж байгаа анх уламжлагдж ирснээс нь гадна яг урлагийн хэллэнд яаж оруулах вэ гэхээр юм том баримл орчин үеийн contemporary installations маягаар ингэж гаргаж илэрхийлж ингэж хийж байгаа. Маш сонирхолтой байлаа.
Тэгээ та хоёртойгоо яриад л явал өстой ярианы сэдв ундраад л бид хоёр сонсоод л суугаад байх юм байна Тийм байна. Үнэхээр сайхан мэдээгч дуулгалаа. Тэгээд та хоёрынхаа бас сүүлийн үед хийж аврам бүтээлүүдтэй танилцахад их таатай байлаа. Дараагийн бас энэ сайхан мэдээнүүдтэй бид бүхэн дахиад үзэгч та бүхнийгаа бас уулзах болов гэж найдаж байна. Тэгээд студийг маань зорион ирсэн та хоёртаа маш их баярлалаа. Нэвтрүүлгийн төгсгөлд бас одоо энэ уран бүтээлийг дэмжиж ажилладаг. За тэгээд энэ томоохон фестивалуудад оролцоход те сэтгэл зүрхээрээ за ингээд баг хамт олон гэр бүл гээд маш олон тусалж дэмждэг хүмүүс байдаг болов. Нэвтрүүлгийн төгсгөл тэр сайхан хүмүүстэй сэтгэлийнхаа үгийг хэлэх боломжийг олгоё. За биднийг анхны олон улсын нэр хүндтэй тэмцээнд оролцоход том тусалцаа дэмжлэг үзүүлсэн. Одоо улсын их хурлын гишүүн Лувсан Ондангийн болд гэж. Тэгээд энэ явах бүхий зардал юмыг одоо дааж бидрийг дэмжиж байдаг. Одоо Лувсан Ондан арт галерей, богд банк, бодит даатгал. Лувсан Ондангийн болд хоёг гэж хүмүүстэй талархснаа илэрхийлье. За мөн ар гэр хамт олондоо маш их баярлаа. За таны хувьд За миний хувьд бол угаасаа Лувсан Ондан галерейн зураач гэдэг бол Лувсан Ондангаа хүүхдүүд биднийг бүтээлээр мань таньж бүтээлээ хийцгээдэг болохоор тэр хэдэн мань аягүй сайн дэмжицгээхийн. Тэгээд анхны зам харгууг бол болдарга сапород нээж биднийг явуулсан. Тэгээд одоо хамт олондоо их баярлалаа гэчлээ да. за маш их баярлалаа та хоёртаа. Баярлалаа. Өнөөдрийн зочноор Sapporo Snow Festival-ийн 2 алтныг хүрэл медалийн эзэд Батзөрөг болон Содном Даржанаар бидний студид зочноор ирж оролцлоо. За хамтаас үзэгчдэд маш их баярлалаа. Хөтөлбөрийн дөрөв өндөрлөж байна. Маргааш энэ цагт уулзлаа. Тэр баяртай.